Монголын анхны богд өндөр гэгээн зан намын үндэсний 390 жилийн маань энэ жил одоо түүхэн хэмжээ тохиолж байгаа. Энэ түүхэн аав хүрээнд манай музейгээс хэд хэдэн томоохон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд одоо үйл ажиллагаанд орсон байгаа. Тэгээд энэ зохион байгуулах болон одоо арга хэмжээний одоо анхны салхийг харлаад өнөөдөр та бүхэндээ Оросын албаны улсын Шинжлэх академийн дорн дахины судлалын хүрээлэнгийн буддийн судлаач, Монгол төвд судлаач, түүхийн шинжлэх ухааны доктор, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Сүрэн хамт Сертипова өнөөдөр та бүхэнд өндөр гэгээн зан назар шинэ үеийн гоо зүг бүтээгч сэдвээр лекцээр унших гэж байна. За өндөр гэгээн зан назар маань Монгол улсын төр нийгэм шашин соёлын нэрт зүтгэлтэн Монголын дүрс хурлын хөгжил бол гайхамшигтай одоо өөрчлөлтийг хийсэн хүн гэдгийг бол одоо хүн бүхэн одоо мэдж байгаа. Судлаачийн маань судалгааны чиглэлд өндөр гэгээний намтар түүх бүтээл төрөх тэр хувилгаан шид бүтээлийн амьд байх, сүнстэй байх тэр нууц нь юундаа оршиж байна. Бидэнд яг үлдсэн хэд хичнээн үг байна. Гэх мэт бол олон талын асуудлуудыг бол хөндөж одоо судалдаг ийм мундаг судлаач хүн байгаамаа. Тэгээд судлаачийн маань 2019 онд гаргасан өндөр гэгээн зан назрын загвар хийцгэсэн энэ бүргэн бүтээгтэй судалгааны маш том бүтээл бас 2019 онд хэвлэгдэж олон бүтээл болсон байгаа. Мөн 2022 онд Код зан базар гэдэг орос хэлээр 4 одоо бүлэг судалгааны ажлыг мөн ингэж хийсэн. 2 том бүтээл бол одоо яг энэ одоо судлаач одоо өндөр гэгээний сонирхогч, өв боломжны ээлжлэгч бүх хүмүүсийг бол одоо гал дээр бол батсан байх гэж бодож байна. Ингээд олон хүмүүстүүгээр судлаачтай одоо микрофон шилжүүлээд хамтдаа сайхан лекц эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Их баярлалаа. Танилцуулсанд өнөөдөр цугларсан олондоо өдрийн мэнд дэвшүүлье. За тэгээд эхлэх үү. Өчигдөр Чингис хааны музей дээр бас эхний лекц байсан. Өнөөдөр жоохон өөр сэдвээр жоохон өөр юм ярьж өгье. Энэ шаардлагагүй те. Инээд ярих юм уу? Энэ гөрөө? Тий. За ойлголоо. За өнөөдөр гой зүйд зориулсан урлагийн музей учраас энэ талын жоохон задалж ярих гэж захиралтай тохиролцсон. Тэгээд энэ гой зүйн асуудлыг Бурхны шашны урлалд ямар нөлөө оруулсан бэ? Ямар хувь нэмэр хийсэн бэ? Өндөр гэгээн гэх асуудалд жоохон тайлбар хийгээд үзье. За өндөр гэгээн зан назрын бүтээл төрөв Бурхны шашны дүрслэх урлагийн хөгжилд шинэ үе шат болсон гэж хэлмээр байгаа. Энэ асуудал яагаад ингэж гэх юм бол за энэ дээр үед энэтхийн түүхийн шатанд Шагжамууны бурхны үед тэгээд бурхны дараа нэг 100 жилийн туршид ер нь айхавтар тийм авьяастай дарахчул бурхны дүр их тусгай гоё хийж чаддаг байсан. Бүр бодтой орон сэнчимтэй тэрнийг лам нарын номонд тэмдэглэдэг байдаг.
хүн төрөлхтний нийгмийн доройдлоос үүдээд ийм гайхалтай бүтээлийг тургих уран бүтээлчд өгөө болжээ гэж олон зуун жил ерөөсөө хүн нөгөө уран судлаачид гэх юм уу, бурхан шүтэнчид юм уу их харамсч байсан. Гэхдээ өндөр гэгэний бүтээл урлаг гэх юм бол угаасаа тэр бурхны үеийн тэгээд бурхны нирван болсны дараа 100 жилийн тэр үеийн бараг сэргээн мандалд болсон гэж Ренессанс. Тэр Ренессансыг энэ учраас давтаж байгаа байхгүй юу? Угаасаа өндөр гэгэний төрөл бүтээлүүд энэ буддийн шашны урлагийн Ренессанс болсон гэдэг. Божид байдлыг төгс төгөлдөр урласан. Дахиад 1700-ны үед ийм гайхамшигтай ам ямсгал шүншгэлсэн чухам бидний дунд үнэхээр амт сэрүүн бүхий гэгэрсэн төрөлхтний шинжийг илтгэн харуулж байна. Энэ манай одоо цуглараад байгаа музейд маш тодорхой орхоор л бүр бишрмээр хэдэн удаа ирээд би энэ үзээд бүр ханахгүй яасан ч гоё гэд баясаад идэг. 6 инч хараад баясаад идэг. За тэгээд Занавазар төрслөх урлагийн арга замаар буддийн шашны сургаалыг шашны нарийн чанд ёс зарчмыг баримталж эртний нүүдэлтийн урлагийн их эсвэрийг ашиглаж буддийн шашны дурслах урлагийг Монгол загвар хийцийг үүсгэн төгөлдөж шинэ өндөрт гаргаад гэрэлтүүлсэн аж гавьяатай юм а. За төрслөх урлагийн загвар хийц гэхдээ энэ ойлголтыг юу гэж тайлбарлах вэ гэхэд төрслөх урлагийн загвар хийц бол дүрслэх тогтцолцоо ба урлагийн үзэл бодлого илэрхийлэх аргын бүтэц нэгдэл гэж ойлгож байна. Ямарваа нэг урлагийн загвар хийц бий болох устгах нь эдийн засаг болон нийгмийн өөрчлөлтөөс хамаарна. За жишээлбэл хамгийн тодорхой дэлхий дээр их алдартай дэлгэрсэн олон хүмүүст мэдээж болсон Скиф Сибирийн Аратан дүрст загвар хэлэх гэх юм бол энэ манай эрийн өмнө 7 дугаар зууны үеэс манай эрийн 2 дугаар зууны хүртэл анчин нүүдэлчдийн урлагийн загвар болно. Яахав гэхдээ тухай үеийн анчин нүүдэлчдийн гой зүүн ойлголтыг шингээсэн ийм загвар юм а. Тэгээд Хүрэл Зевсгийн үеэс Төмөр Зевсгийн үед шилжих цагт Аратан дүрст загвар хийц буурсаар улмаар зураасан болон цэцэгсийн чимэглэл угуул зөрүү шилж байсан юм а. За бурхан шашны дүрслэх ангилал бас чухал юм а. Бурхны шашны уламжилт төрслөх урлагийн загвар хийцийг 1-р угсаадны нутаг дэвсгэрийн онцлог 2-р цаг хугацааны дараалал ангилж болно. Жишээ нь бурхны шашны урам баримлыг төв дурчууд эхлээд орон нутгаар нь энэтхэгийн Балбын, Монгол, Төвөд, Хятад гэх мэт ангилсан байдаг. Үндэсний уламжлалыг тусгаасан түүх гар урлагийн дэх сургууль хэдий үеэс хөгжснөөс хамааран он цагийн шинж хэв маягийг тодорхойлно. Жишээ нь төвдийн захиалчид хятадын хуучин загвар хийц гэж жишээлбэл тан үеийнх эсвэл мин хятадын юнлэ үе тэгээд
Сёндэ үеийг гэж хуваарлаж их алдартай тийм хийд загварыг тэмдэглэд одоо ч хүртэл тэр ангиллаараа их тодорхой байдаг юм. За тэгээд загвар хийцийг бас материал дүр төрхний цогц агуулгаар бас тодорхойлно. Өчигдөр нэг хүн асуусан энэ Чингисийн музей дээр хичээл тавьсны дараа энэ монголчууд яагаад төвдийн ч юм уу хятадын ч юм уу угаасаа энэ урлаг ингээд өөрсдөө дагаад хийсэн юм уу угаасаа байгаагүй юм уу тэгсэн чинь үгүй бүр дээр үеэс Монгол цодхуур бол энэ төмрийн ажиллагаа маш дээр үеэс ингээд хадгалагдаад ирсэн. Одоо ч хүртэл тэрийг хадгалаад байна гэж хэлэхэд жоохон үнэмшихгүй байсан. За энийн тохоо жоохон бас хэлээ да. Энэ Монгол уран барилгын хэв загварыг хор лима гэж төвдүүд номонд түүхийн номонд бичдэг байсан. Тэгээд энэ Занавазрын хосгүй бүтээлээс өмнө бас байсан яг гэдэг 3 дугаар 13 дугаар 14 дугаар зууны юан үеийн тэр үед бүр тодорхой байсан. Жишээлбэл энэ Жигэнт Лингбаг гэдэг 18 дугаар зууны үеийн их том алдартай төвд эрдэмтэн Монголын урлагийн хийц Гадан хааны үеэс эхлээд дараагийн 6 хаадын үе хүртэл үргэлжилсэн гэж тэмдэглэсэн байдаг. Тэгээд түүний дотор бас ганц бишээ дотроо бас нарийн айлгаалтай яг гэхдээ их хөгжсөн байсан учраас ингэж ялгаж байсан гэж ойлгомоор байгаа. Бас дотроо салбаруудтай доод Монгол, дээд Монгол, уйгуржин, хотон хийцүүд гэж ялгадаг байжээ. За тэгээд яг гэдэг дурслах урлаг яг Монголын гэх юм бол 13 дугаар 14 дугаар зууны үеийн Монгол улсын захичдыг дүрсэлсэн чулуун баримл хөшөө бөөрөнхий бүдүүн авсаархан хэлбэртэй та бүгдээрээ мэднэ хаа Монголд байгаа хүмүүс энэ чулуун хөшөөг за иймэрхүү Сүхбаатрын аймагт маш их олон дайрал тэгээд тухайн бидний суглараад байгаа музейд ч байгаа. За энэ 3 дугаар зураг дээр нь тавиад байж байна. За тэгээд Юан улсыг баахан задлах тухайн үед нь энэ Монгол урлал ямар хуу төвшөнд хөгжөөд байсан бэ гэхэд энэ үеийн тийм дурсгалууд байгаа барууны музейнүүдээр их олон хадгалагдаад байна. За энэ монголчуудын ноёрхлын үед бүтсэн хэдий боловч тэдгэрийг чухам яг Монгол бүтээл гэж тодорхойлоход төвөгтэй. Гэхдээ мэдээж энэ өргөн удам улс орны нутаг дэвсгэр дээр янз бүрийн уламжлал, гар урлал, хэв загвар дэлгэрч хөгжсөн гэж хэлж болно. Энэ одоо таны харж байгаа зураг дээр төрөүний зураг дээр ногоон дарих Кливлендийн музейд хадгалагдаж байгаа Юан үеийн дурсгал гэж тэмдэглэдэг. Дараагийнх бас Юан үеийн Сан Францискогийн төрслөх урлагийн музейд хадгалагдаад байгаа. Эднэрийг яг Монгол хүний бүтээл гэж хэлмээр биш. Гэхдээ яалшгүй Монгол хүний нөлөөгөөр захиалгаар хийгдсэн юм аа. Тэгээд энэ Метрополитен музейд
их том 2 метр хагастай бас том нэг хевс шиг танка байгаа ямандаг бурхны жигжид те тэрний доор тэр танка захиалсан улсууд энэ Монгол алтан нурууны хаадууд хатантанда хамт суужээ. Энэ жишээгээр тэр захиалсан хүмүүсийн Монгол хүмүүс байсан гэж хэлэх боломжтой байна. За тэгээд угаасаа энэ юан үеийн дундад зууны үеийнхтэй бурхны шашны дүрс уран бүтээл гэж бид нар ярьж байна. Яг хөтэ шүтэн байсан байлгүй дээ. Гэхдээ уран бүтээлийн талаас үзэх юм бол дандаа иймэрхүү маш өргөн том тэ будуун биетэй том гэдэстэй тэгээд энэ харьцаагийн яг номын ёсоор хэлэх юм бол аштатаала 8 тоо тэ 8 тоотой аштатаала 8 тоотой гэх юм бол 8 нүүр гэсэн харьцаатай тэ эсвэл 8 алга гэж ярина. Нүүр алга хоёр нь ижлэхэн хэмжээтэй байдаг номын ёсоор ном за шашны зураг бүтээх дүр бүтээх ёслоор тий. За тэгэд иймэрхүү нөгөө хаадууд байсан доор нь харагдаад байсан тий өмнө зураг дээр байсан яг энэ төв зураг нь гол зураг нь энэ ямандгийн ийм дүр байгаа. Ийм твхэр хэлбэртэй угаасаа тий. Тэгээд энэ хажууд нь байгаа бас л ийм биений харьцаа хэмжээ харахад л ийм өргөн бүдүүн тийм дүрсүүд байгаа байхгүй юу? Иймэрхүү энэ чулуугаар тэр үед маш их сэлж хийдэг байсан юм а. Яг гэхдээ балвын дархчуулыг залж авчираад тэгэд маш их тэдний чадварыг зарж байсан юм а. Тэр Анико гэдэг балвын нэг залуу бүх энэ орчуудын ажлыг ахалж чиглүүлж удирдах байсан. Тийм учраас тэр балвын нөлөө маш их байжээ. Тэгээд дандаа энэ дөрүүдийг харахад дөрвөлжин хэлбэртэйшээ ингэсэн иймэрхүү бүдүүн. За Эрдэнэ 100 хийдийн гол шүтэн болох монголчуудын дундад зууны үед маш их шүтжсэн гүр гомб эсвэл махкал те махкал хилэнсэн дуртай хүчрэхэг арзгар бүдүүн биетэй маш аимшигтэй догшин сахиус энэ дөрүүд нь манай энэ Дүрслэх урлагийн музейд бас би энэ дор энэ ширхэг нь юу явахгүй байна те ингээд миний харуулхад юу нь харагдахгүй юм уу каск шиг ажиллахгүй байна. За энэ доор улаан дэвсгэр дээр байгаа нь яасан гоо өмнөхийг үзэж байна да. Гоо энэ За эднэр энэ нэгдүгээрх нь Эрдэнэ зүүгийн музейд хадгалж байгаа. Тэ 38 бараг 40 см орчим. Тэгээд энэ шүтэн бол Автай хааны гол шүтэний нэг дүр байгаа. Нөгөөх нь энэ том метр тавтай баха бас л гомбгүүрийн дүр Францын Гюме музейд хадгалагдаад байгаа. Байнгын ингээд экспозицэн дээр тавьяатай байдаг. Бас чулуун сэлбэр
балвын даргачуудын хийсэн гэхдээ энэ Сакья урсгалын монголчуудын их шүтдэг шүтэн байсан учраас тэр үеийн хаадуудын захиалгаар хийлгсэн юм хөшөө байгаа. За нөгөө энэ жижигхэн шар алтмал тэр дээрх нь бас гомбгүр махкал энэ бол цудхмал шармал алтан юнлэ үеийн мин тэ юан үеэс дараачин үед бүтээгдсэн энэ хамгийн үнэтэй тийм яхав тансаг их л дэлхийн урлалд их тоогддог тийм нэг ширхэг жишээ байна. За тэгээд цааш нь эмэгтэй хүний дүрс гэх юм бол бас эмэгтэй бурхтыг дүрсэнтэй. Эмэгтэй бурхтууд яг энэ тухай дундад зууны үед юан үеийн баримлууд гуанин одоо юунд хятад Ариаул бурхныг гуанин гэж нэрлэдэг. Тэгээд энэ дундад зууны үед монголчуудын төрүүлэх их улсын үед Монголын их улсын үед гуанин бурхан Ариаул бурхан иргэдээ бурханаас иргэдээ бурханы дүрстэй байж эмэгтэй хүн шиг дүрсэлдэг болсон. Тэгээд эднэрийг энэ нь цодхомл хүрэл энэ бор өнгөтэй тэ энэ царай гар хөлн шар алтан. Тэгээд нөгөөх нь шаазангаар бүтээсэн бас юан улсын үеийн гэхдээ энэ хувцсын сайхан адаглаад өсгөд Монгол хүний хувцас шиг тийм биетэй хийсэж юм нэмэгхэн хувцас биш биетэй додортой бас Монгол дээл шиг харагдаад байна гэж хэлмээр байгаа. За тэгээд Занавазар болон Төний шав нарын бүтээсэн дүр загвар нь 13-14 зууны үеийнхээс эрс өөрчлөгдсөн бэлгэлдэлтэй. Одоо энэ зураг дээр маш хурц харагдаж байгаа биз. Аюултай хүчирхэг хилэгнэсэн догшин сахиус бурхан гомбгүүрээс боловсронгүй болж Жиян бясалгаалын 5 язгуурын бурхад дараа нь инэрэнгүй төгс тансаг аврагч дараа бурхтын дүрслэл болж давмгайлсан Монголын оюун санааны утга учиртай өөрчлөлтийн эрэлхийлэлд болох юм а. Үүнд 18 дугаар зууны үеэс 10 тоо Дашатала эсвэл 9 тоо Наватала эмэгтэй бурхтыг болтой. Наватала тоотой харьцаатай бурхад өргөн дэлгэржээ. Тэрнээс өмнө дандаа тийм навхан бүдүүн бурхтуудыг голчлон шүтгэхийн болоод өндөр гэгэний үеэс эхлэн ийм гоё галбир биетэй бурхтыг илүү шүтдэг болсон. За энэ тийг ингээд үзэж харвал ийм 11 үртэй тэ Дашатала санскритаар Будда багшиг сууга баярлалтай. Энэ нь Ариавалын дараачинтэй мянган модортой Ариавалын тиг. Тэгээд 3 дугаарх нь дэмчиг бурхан юмтэйгээ босоо доорх сууга ногоон дарахын байрлал тэгээд Важравара химнэ байс юу гэдэг лээ монголоор дорч багма. За тэгээд энэ бурхнар эмэгтэй бурхнаруудыг
9 нууртай харьцаатай номын заавраар дүрсэлдэг юм а. За Юан улсын будын шашны урлагийг судлаач голдуу хятад төвдийн хэв загвар Сине-Тибетэн стайл гэж нэрлэдэг одоо ч хүртэл тэр нь хэвээрээ энэ үеийн бурхтын хөрөг дүрс баримл ханын зургийн зарим өвөрмөц онцлог илрэн гаргаж болно. Үүнд бие халбираас гадна гоёл чимэглэлийн хэлбэртэй холбоотой. Будда болон бусад бурхтыг мошка дугуй хэ чимэглэл бүхий дэвсгэр дээр дүрсэлдэг болсон байна. Яг тэр Юан улсын үеэс эхлээд тэр танкагийн дэвсгэр болдог нь мошка тийм зураглал чимэглэл их илэрхий харагддаг болсон. Хятадын Сун улсын үеийн Юан монголчуудаас өмнө байсан урлагийн үндсэн их суур нь шал өөр. Энэ нь ихэвчлэн шугамн хэлбэртэй, нарийн уур хийцтэй. Тэгээд чимэгүүд нь галд шувуу, ирчилсэн луу, тод шувуу, тогс шувуу, анар, усан үзмийн навчис, ганц эвэрт морь, бадамлянхва, цэн цэцэд, бөмбөлөг, цэцгийн гурвалжин, долгионд хэв маягийн чимэглэл бүхий цогц хэлбэртэй байдаг гэж судлаачид тодорхойлсон байдаг. Жишээлбэл энэ зургийг үзэхэд энэ Нивари балвын заншлаар Радна Самбавагийг ингэж зурсан байна. Харахад их олон нарийнхан шугамтай. Тэгээд энэ навчис юм нь их тийм үзүүр, нарийнхан үзүүртэй буржгар их нимгэн хурц хэлбэртэй. За тэгээд Юан үеийн олдварыг нарийн чинь үзвэл нөгөө метрополитенд хадгалж байгаа энэ том 2 хагас метртэй танка, Ямандагийн танка үтсэнж тэгээд энэ саан хэрмэнтэй хятадын юун дээр зарим хаалган дээр бас тухайн үеийн ийм бурхтын хэлбэрүүдээ харахад дандаа энэ нүүдэлчдийн тийм занчлаар дэвсгэрийн юм эргүүлэг маягийн зурагтай байдаг. Эргүүлэг бүхий дугуй хэдэ эсгэсэн олон зуун жилийн туршид нүүдэлчдийн ердийн хэрэглэл байсан. Энэ бол мал аж ахуйн бүтээгдэхүүн болохын цацуу нүүдэлчдийн амьдрах аргыг харуулсан юм. Ийм ширдэг хевс 2 1000 жилийн өмнө хөнөөгийн орон гэрийн эд зүйл байж бас 100 жилийн өмнө бурядууд хэрэглэжээ. Одоо ч хүртэл Монгол даргачууд ингэж ширдэгэ, ингэж ширж иймэрхүү хээтэй хийнэ. За тэгээд хар хотын зарим үлдсэн Санкт-Петербург олдсон дүрсүүдийг нарийн үзэх юм бол бас л энэ дэвсгэр нь одоо энэ гүргэл бурхны танка дээр ард талын энэ дэвсгэр нь ийм мушка зурагтай. Тэгээд доогуур суусан энэ шовгор малгайн өмсөн Монгол лам, Монгол жиндгууд нь дүрсэлсэн байна. За иймэрхүү өөр бас бурхны за наадхачийн гомб те 6 мудартай гомб бурхны энэ дэвсгэр нь бас л иймэрхүү ижилхэн тэгээд доогуур нь бас л шавгар малгайтай Монгол ламнар сууж байна. За эдгээр олдврыг хятадын соёл урлагт хамааруулдаг. Энэ бол наривчилж үзэхэд арын суур дэвсгэрийг битүү дугуйлан эзгийн шидгийн хэлбэрээр бүтээжээ. Энэ хэ чимэгдлийн уламжлал Юнлэ хааны үедж тасраагүй. За өсвөрний яадшгүй энэтхэг
Төвд бурхны шашны гоо зүйн канон. Гэхдээ бас Төв Азийн нүүдэлчдийн гоо зүйтэй хамтран нийлнэ. Түүхийн эд бас их чухал. За тэгэд бүтээсэн материал нь Монгол орны нутгийн түүхийн эд. Дархлах арга зүйн бас л нүүдэлчдийн уламжлалын арга зүй ба гадаад даргачдын авчирсан арга зүй. Тэгээд монголчууд тэрийг хүлээж аваад нэвтрүүлж өөртөө бас сураад хийдэг арга зүй-лүүд хэрэгэлсэн байдаг. Орон нутгийн урлагийн уламжлалаас үүдэлтэй гоёл чимэглийн хөрвүүлэг Монгол турганы урлагийн уламжлал бас нарийн хараад задлаад үзвэл детальчлаад үзэхэд бас тодорхой харагдаад ирнэ. За урлах харга нь бас бүтээлчийн санаа бодол авьяас энэ олон ийм хүчин зүйлээс өндөр гэгэний загвар хийц бүтсэн юм а. Энэ яхад жоохон өөрчилсөн юм шиг байна. За яхав энэ зургийг тайлбарлавал ийм энэ бурхны толгойн чимэг те үсний чимэг иймэрхүү яхав тэр дунд зууны үед маш их хэрэгжилжсэн дуулганы хэлбэрийг хадгалаад их сонин ингээд харахад нөгөө яхав тэр өнөрөө алдаагүй Монгол дайчин хүчтэй занга алдаагүй л энэ наривчилсан детальд нь харахад ингээд хадгалагдаад байгаа. Энэ чинь жаахан өөр юу орчуулсан юм чинь гарч ирээгүй байна. Яана уучлаар энэ жоохон яасан бэ? Өөр файл орчуу. За өндөр гэгэний бүтээлийн бурхтуудын сэнжи бадам нь маш их өвөрмөц хаана бас дайрагддаггүй. Жишээлбэл төвдийн бүтээл харахад адилгүй тийм энэтхэг хятад бас бүр хамаарахгүй. Яг гэхдээ ийм нэг самар бадам гэж ардын үгэнд дайрагдаад юу сонсогдоод байдаг. Тий энэ хуш модны самрын ийм хошуудтай жоохон хэлбэртэй тийм ээ. Энэ нь тэгээд маш их тийм яхав тархсан баг бүх бүтээлүүд нь иймэрхүү шовгор бадмын сэлвэт юу тий байдаг юм. За тэгэд энийг яг тэр жинхэнэ энэтхэгт дулаан оронд тархсан ургасан тийм бадам цэцэг дуурайсан биш. Энэ хуурай бүсэнд таарсан иймэрхүү ургамалда их төстэйгээр бүтээсэн юм а. Энийг чулуун сарны гэж нэрлэдэг те. Үлд монголоор бас үлд гэж нэрлэдэг. Жижигхэн гэхдээ ингээд томруулаад харахад яг л энэ бадам цэцэг шиг богдгэгэний бүтээсэн бурхтын сэнжи. За энийг энэ бас ургамлууд энийг ч монголоор олж тавьснаа. За сэрдэг гэдэг ургамал байна. Сэрдгийн төрөл иймэрхүү навчтай тэрний дурьяасан бас сэнжинүүд байдаг. Чимэг бурхтын чимэгүүдээ харахад бас л энэ Монгол орондоо ургадаг гүйлс гэдэг нохойн хошуу тэрэлж боролцгоно гэдэг энэ ургамлуудын цэцгийг дуурайсан тийм
хэлбэртэй өөр цэн тэ ямар дээр хятадын ургуулдаг айгүй их арчаатай цэцэрэгийн ургамал цэцгүүд бишээ. Энэ Монголынхаа нутагтал зэрлэг ургамал дуурайсан хэлбэртэй. За хүрэл зэвсгийн үеийн Монголын хадны зурагт эвэрт зэрлэг амтан аргал янгэр буу хандгай бүх гөрөөс гэдэг амтны тоолгойг ихгэндээ эргүүлгээр дүрсэлсэн байдаг. Гэхдээ энэ зөвхөн энэ тоолгойг ингээд дүрсэлэхээр нь яг амтныг танихаар байдаг тий. За өнөөх юуны зургийн үүслэл, урлын үүслэл нь энэ амьдараа явж лээдэг байгальд, Монголын байгальд маш их нөлөө өгсөн энэ бугын эврийн дээд мушхиа хэлбэр гал тамга гэд зураас болдог. Гал энэ дундуур байгаа. Тэгээд бугын нүд бугын за бусад хэлбэр тухайлбал цусан эврийг чимэглэлд маш их ашигладаг юм байна. Яг гэхдээ энэ хадхамал үзэхэд харахаар танигдмаар байгаа биз дээ. Энэ бугын сүрэг ингээд эврүүд нь ингэж харагдаад тэгээд хивс шиг тэр чигээрээ дарахчуудын хивсдэр нь угалс болоод чимэг болоод дүрслүүлдэг. За тэгээд өндөргийн занаа зэрийн уралсан зүйлүүдийн бүх эд анги найрлага бүрэлдэж буй гол элемент нь эрхий тамга юм. Нөгөө гал тамга гэдэг нь эрхий тамга төстэй бараг адилхан хэлбэртэй. Оюун ухаантай уран дархан хүний шинж тэмдэг болох эрхий тамга нь гарын эрхий хоруу юм. Энэ тэмдэг нь математикт Фибоначчи спираль гэдэг өсөлтийн спиралийн тахиргоотой давхац байгаа. Бөгөөд энэ үсгэлэнтэй харьцааны нийтийн хэмжүүр болсон юм а. Энэ одоо дархийн өвдөг дээртэй энэ ашиглаад сайхан үзвэл зөвхөн ийм эргүүлг байгаа. Бараг өөр юм байхгүй. Ийм чимгээр, ийм жижигхэн элементээр тэгээд бүх зураг нь бүтдэг юм а. За Занбадрын бурхтын засал чимэглийн хэдий чинээ тансаг харагдавч гоёл чимэглийн морфологийн маш энгийн бараг бүх махбад нь 3-4 нэр төрлөөс бүрднэ. Үүнд бөмбөлгүүд, цэцгийн буурцаг, үүрээр хүрээлсэн шигдэгэ. За тэгээд эдгээр бол өндөр гэгэний олж авсан өөрийн зохиосон юм бишээ. Эдгээр нь хөнөөгийн булшнаас олдсон засал чимэглийн үндсэн хэлбэрүүд юм а. Тэр нь тасаршгүй монголчуудын урлалд хадгалаглаад тэгээд дараал нь одоо хүртэл ирж байсан. Өндөр гэгээн занаа зэрийн дурсгаалт зүйлүүдийг бүрдгэсэн 2 янз спираль эдгүүлгийг хэв илрэн гарч байна. За энэ тэгш алхаатай жигд эргүүлэг математикийн нэр томьёонд үүнийг Архимедийн спираль гэдэг. За тэгээд тэгш хурдстай хөдөлгөөний график юм а. Нөгөөх нь алхайн жигд хурдстай ихэсдэг эргүүлэг нь логарифмын эсвэл Фибоначчи спираль бас алдан харьцааны мушкиа юм а. Давхацсан. За тэгээд угаасаа энэ хэлбэрийн харьцаа өмнө балбын бүтээлүүд ярьсан штэ бид бүгдээрээ те. Тэр нь бараг ихэвчлэн энэ төвхөр хэлбэртэй.
өндөр гэгээний бүтээлүүд бол энэ харьцаа нь 5-8, 3-5, 5-8 гэд 13-21 гэд ингээд яг энэ тооны дараалал нь Фибоначчийн дараалал эсвэл энэ алдан харьцааны ийм графиктэй их гэж болно тийм. Уран сайхны элементүүдэд дүн шинжилгээ хийх нь бие даасан элементүүдийг үнэн зөв үнэлэхтэй холбоотой шинжлэх ухааны үн цэнээр гадна бүтээлийн дотоод лугшилтын гүүрийг бий болгодог гэж Василий Кандинский хэлсэн юм а. Энийг яах вэ? Василий Кандинский энэ 3 дугаар зураг дээр энэ зураг нь мягкая сила гэсэн нэртэй тий зөөлөн хүч гэсэн. Энэ зөөлөн хүч нь энэ зураас нь ингээд харьцуулж үзэхэд ногоон дархийн сууга байгаа ногоон дархийн цэгтэй маш их төстэй. Тэгээд өндөр гэгээний бүтээсэн ногоон дархийг ингээд энэ Фибоначчийн график тааруулахад маш зөв тэ энэ харьцаанд нь их таарамжтай байна. Ой, ингээд за иймэрхүү байдлыг юу гэж дүгнэх вэ гэхэд жишээлбэл одоо Дашатала гэдэг өндөр иргэдээ бурхтуудын харьцаа тэгээд Наватала гэдэг нь 9 нуурын хэмжээтэй эхнэр бурхтыг дүрсэлтэн биений харьцаа нь их сонин игээд бүр биеийн ингээд тоогоор би тоолоод үзсэн чинь за орчин үеийн 90-60-90 гэд их гоё гэж тоодог байхгүй тий. Одоогийн нөгөө стандарт хамгийн модны стандарт нь тэр стандартад энэ ногоон дархийн галбир зөвхөн таарад байгаа. Тэ өндөр биетэй тэгээд ийм зүрөөтэй бие галбир нь 90-60-90 гэд. За тэгээд өндөр гэгээн Заннабазар Монголынхаа урлагийг ертөнцид шинэ үеийн гоо зүйн өөрчлөлт хөргөж шашны тэргүүлэх чиглэл авлан нийгэм олны оюун санааны удирдамжийг нэгтгэсэн гол гавьяа юм а. Тэгэд Монгол нүүджилчдийн гоо зүйн хэв маягийг бүрдүүлж будын шашны урлагт нэвтрүүлж Монголын дүрслэх урлагийн гол хүчин зүйл болгосон юм а. За анхаарал тавьсанд их баярлалаа.